In a spirit of cooperation between Mongolia and the European Union, we are fostering sustainable development in the beverages and food sector. Together, we are driving innovations, paving the way to a greener and more sustainable economy and fostering local businesses. Европын холбооны Switch Asia хөтөлбөрийн санхүүжилттэй эдийн засгийн ногоон шилжилт туслана Монгол улсын хүнс ус ундааны салбарын бичил болон жижиг дунд үйлдвэрлэгч, жижиглэн худалдаа эрхлэгч нарыг байгаль орчин дээлтэй үйл ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлж, сургалт мэдээлэлээр хангах техник тусалцаа үзүүлэх, мөн эко тэмдэг авах, хууль зүйн орчныг бүрдүүлэхээр 2022 оноос хойш Монголын доктортой санхүүжилтийн холбоо, хөгжлийн шийдэл төрийн бас байгууллага, мөн Caritas Czech Republic олон улсын төрийн бас байгууллагатай хамтран ажиллаж байна. Төслийн хүрээнд олон улсын байгаль орчны мэдээлэл ба тэмдэгжүүлэлтийн ISO 14020 багц стандартын 5 суурь стандартыг шинжилэн батлуулсан бөгөөд ингэснээр бизнес болон үйлдвэрлэл эрхлэгч нар олон улсын стандартын дагуу байгаль орчин дээлтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжийг бүрдүүлсэн бөгөөд хэрэглэгч нарын гарт ч юм уу илүү найдвартай бодит баталгаажсан бүтээгдэхүүн очиход бэлэн болоод байна. Монголын доктортой санхүүгийн холбоо буюу ТОС холбоо маань эдийн засаг ногоон шилжилт төслийн хүрээнд хүнсний салбарын жижиг дунд үйлдвэрлэл болон жижиглэн худалдаа эрхлэгч нарын ногоон бодлого тэдгээрийн доктортой санхүүгийн байдал дэмжлэг үзүүлэх зорилгоор хүнсний салбарын байгаль орчин нийгмийн засаглалын стандарт тайлан аргачлалуудыг бид нар хамтран боловсруулад байна. За энэхүү төслийн хүрээнд бид нар захин платформыг ашиглалтанд оруулсан бөгөөд энэхүү тайлан та бүхэн байгууллагынхаа доктортой байдлын тайлан за хоёр дахь байгууллагын баталгаажуулалтыг оруулснаар албан ёсны тайлан гардгаараа онцлогтой болсон. Цаашлаа санхүүгийн байгууллагатайгаа хамтран за хөнгөлөлтөө зээлийн бүтээгдэхүүнүүдийг туршихаар зорж байна. За эдийн засгийн ногоон шилжилт төслийн хүрээнд бол манай хөгжлийн шийдэл төрөмс байгууллага хурцгаар хөтөлбөр хариуцаад ажиллаж байгаа. Тэгээ энэхүү хурцгаар хөтөлбөр хүрээнд ямар ажил хийж байгаа гэхээр хүнс ус ундааны чиглэлийн жижиг дунд бизнес эрхлэгчдэд одоо төрөвчлөсөн сургалтуудыг зохион байгуулан явж байна. Эрчим хүчийг хэрхэн хэмнэх үү, усаан хэрхэн хэмнэх үү, дулаанаа хэрхэн хэмнэх үү, хог хаягдлын менежментийг хэрхэн нэвтрүүлэх үү гэдэг ийм чиглэлүүдээр сургалтуудаа явуулж байгаа. За энэ сургалтуудын дараа эдгээр жижиг дунд бизнес эрхлэгчид маань бол менторшип хөтөлбөрт бол хамрагдаад явдаг. Тэгээ менторшип хөтөлбөрт хамрагдсанараа бол эдгээр жижиг дунд бизнес эрхлэгчид маань байгаль орчин дээлтэй бизнес эрхлэхээс гадна яаж бизнесийн үр ашигтай ажиллах вэ, бизнесийн үр ашигтайгаа цаашаа явуулах вэ гэдэг энэ менторшип хөтөлбөрт бол хамрагдаад явдаг. За энэ менторшип хөтөлбөрт хамрагсныхаа дараа эдгээр жижиг дунд бизнес эрхлэгчдээс бид нар сонгож аваад бизнесийн зөвлөх үйлчилгээ хамруулах. Манай хөгжлийн шийдэл төрөмс байгууллагын хувьд бол эдгээр хүнс ус ундрын салбарын жижиг дунд бизнес эрхлэгчдэд хурцгаар хөтөлбөр буюу сургалтууд, төрөвчлөсөн сургалтууд, менторшип хөтөлбөр, мөн тусгайлсан одоо зөвлөх үйлчилгээ, мөн ногоон зээлийн зурчлал гэсэн эдгээр үйл ажиллагааг бол хариуцаад ажиллаж байна. Caritas Czech Republic олон улсын төрийн бас байгууллага нь байгаль орчин дээлтэй үйлдвэрлэлийг дэмжиж, байгаль дээлтэй бүтээгдэхүүнийг худалдан авах, нийгмийн зан дадлыг өөрчлөх зорилготой кампанит ажлыг төслийн хүрээнд эхлүүлсэн. Энэхүү ажлын хүрээнд хэрэглэгчид эко тэмдэгтэй бүтээгдэхүүнийг бусад бүтээгдэхүүнээс ялгаж таньдаг, түүнийг худалдан авснаар өөрийн байгаль орчинд үзүүлж буй хувь нэмрээ мэддэг, түүгээрээ бахархдаг хандлагыг суулгах зорилготойгоор боловсролын контентууд болон нийгмийн нөлөөллийн ажлыг зохион байгуулж байна.